Говьалтай аймгийн Шарга сумд хүчтэй шуурганаар унсан цахилгаан дамжуулах бетон тулгуурыг засварлаж хэрэглэгчтэйг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа. Энэ сарын 20-нд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Говьалтай аймгийн Шарга сумд салхины урт 34 м/сек хүрч шорон шуургашуурсан билээ. Үүний улмаас 35 кВт-ийн дарив шарга цахилгаан дамжуулах агарын шугамын 3 тулгуур хүчтэй салхинд унж аварын нөхцөл байдал үүсч баруун бүсийн эрчим хүчний системээс тэжээгддэг шарга түгрэг бугт дарив төнхөл сумдын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд ороод байсан билээ. За энэ талаарх тодруулга мэдээллийг бид хүргэж байна. За 2024 оны 4 сарын 20-ны өдөр Говьалтай аймгийн зарим сумдаар хүчтэй шорон шуурга болсон байж байгаа. За тэр дундаа Говьалтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэр дээр 34 м/сек хүрч байгалийн онц аюултай үзэгдэл болсон. За үүний улмаас дариваас шарга чиглэлийн 35 кВт-ийн цахилгаан дамжуулах агарын шугамд гэмтэл гарсан байж байгаа. За өөрөөр хэлэх юм бол 35 кВт-ийн 3 удаа тулгуур унаж эрчим хүчийг хязгаарлахын нөхцөл байдал үүссэн. За энэ ажлыг бид гэмтлийг яаралтай устгах ажлын хүрээнд 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шуурхай бригад маань гарч 4 техниктэй гэмтлийг богино хугацаанд засварлаж өнөөдөр үндсэндээ дуусах шатанд орж байна. Тэгээд энэ хугацаанд бид нэр шарга төгрөг бугт олон булаг багийг үндсэндээ 9 булаг сумаас эрчим хүчээр хангахын зохицуултыг хийж ажиллалаа. За өнөөдрөөс эхлээд буцаад энэ сумууд энэ засварсан шугамаас холбоод ингэж ажиллана. Энэ гэмтлийг устгахад бид нарт бас тодорхой хэмжээний нөөц бэлтгэл бэлэн байдал бас хангалттай байсан. Энэ бас ажлын бэлэн материал байсан учраас гэмтлийг бид богино хугацаанд устгаж чадлаа гэж та бүхэнд хэлье. Тулгуур шонгоод 3 ширхэг шоонж нэгнийх нь ингээд айлын хашаа тухайн үед нэг зорчигч хөдөлгөөн бас баг байсан тул бас аваар осол багтаа ингээд унжид аймгийн байгалийн гамшигч үзэгдэлт айлын хашаа наад зах нь ингээд нураад унчихсан. Тэр нөгөө юунуудын хувьд арай тийм өртөх зай хэмжээ байсан учраас хохирол багтаа гарч байгалийн энэ хүчин зүйлд өртсөө. Ер нь хаврын үйлрэлд маш их шуурга салхитай байдаг. Үе 27, 8, 30 хүрэх үзэгдэл ер нь ирдیں۔ Гэхдээ 34, 5 гэдэг бол бас нэлээд өндөр хурдтай тийм шуурга салхи. Сүүлийн үед ер нь энэ цаг уурын хуурайшилт, чигшилт муу учраас их болдсон болов. Тэгээд ер нь сүүлийн үеийн шуургууд нэлээд хүчтэй. Тэгээд ер нь сэрэмжлүүдийг мэдээ явсаар хатал тэр бүхэнд ер нь ард иргэд аль нь бэлтгэлтэй байхгүй бол тэгээд аюул осол эрдээсээ хаяанд хажууд байна гэдэг л тохиолдол болж байна. Ирсэн даруйд нөхцөл байдал маш хүнд байсан. Тэгээд өчигдөр бол бидний бүгд шуургай ажлын хүчинд 9 булгаас Шарга сумыг 35 кВт агарын шугамаар тэжээж цахилгаан эрчим хүчээр хангасан. Утас таталтын ажил дуусчих бол үндсэндээ ажил дуслаа өнөөдрийн байдлаар. Байгаль цаг агарын хүнд нөхцөлд алтай улаастай эрчим хүчний систем төрийн өмч төвцөд компани цахилгаан шугам сүлжээ шуурхай үйлчилгээний бригад 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн шуурхай ажиллаж гарсан гэмтэл саадлыг устгаж хэвийн схемд оруулан хүчтэй толбож хэрэглэгчтэйг цахилгаан эрчим хүчээр инхүү бүрэн хангаад байна.